Палестины автономи захиргааны ерөнхийлөгч Махмуд Аббас нэгдсэн үндэсний байгууллагад хандан Израиль улсыг геноцид үйлдэж байна гэж буруутгалаа. Франц улсын ерөнхийлөгч асан Николай Саркози хууль бус санхүүжилт авсан хэрэгт буруутгагдаж 5 жилийн хорих ял авсан байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп TikTok-ыг Америк нэгдсэн улсад үлдээх хэлэлцээрийг албан ёсоор баталжээ. Орос улбаны улс шатахуун экспортлох хоригоо энэ оны эцэс хүртэл сунгана. Оройн тэргүүлэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Бид олон улсад болж байгаа онцлог үйл явдлуудаас та бүхэнд таймлаг өргөх болно. Палестины автономи захиргааны ерөнхийлөгч Махмуд Аббас нэгдсэн үндэсний байгууллагад хандан Израиль улсыг геноцид үйлдэж байна гэж буруутгалаа. Түншлэн Хамас бүлэглийг буруушааж дайн дуусны дараах Газын зурвасын засаглалд энэ бүлэг ямар ч үүрэг гүйцэтгэхгүй болохыг тодтогсон байна. Тэрээр илтгэлтэй нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 80-р чуулганы үеэр видео холболтоор дамжуулан энэхүү илтгэлээ хүргэсэн. Учир нь Америк нэгдсэн улсын захиргаа түүний визийг хүчингүй болгосон учраас хуралд биеэр оролцох боломжгүй болоод байгаа нь юм. Гэсэн хэдий ч нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 145 улс Махмуд Аббасыг захимаар үг хэлхийг зөвшөөрч харин 5 улс эсэргүүцсэн байна. Түүний илтгэлд хэлсэн үгсийг харах юм бол Израилийн хийж байгаа үйлдэл нь ердийн нэгэн төмгийлэл биш. Энэ бол дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэгэ гэсэн байна. Франц болон Сауди Арабийн санаачлагтайгаар болсон онцгой хуралдааны үеэр хэлсэн мэдгдлүүдээ тэрээр давтан баталгаажуулсан байна. Тухайлбал нэн даруй гал зогсоох, нэгдсэн үндэсний байгууллагын байгууллагуудаар дамжуулан хүмүүнлэгийн тусламжийг саадгүй оруулах, Израилийн барьцаалагдсан иргэд болон Палестин хоригдлуудыг суллах, Израиль Газын зурвасын нутаг дэвсгэрээс цэргүүдээ бүр мөсөн гаргахыг шаардсан байна. Энэ дунд Хамас бүлэглийн эсрэг байр суурь илэрхийлсэн байгаа нь онцлогчтойгоо. Тэрээр Хамас бүлэглийг эрс ницааж ирээдүйн Газын зурвасын удирдлагад ямар ч үүрэг оролцоотой байхгүй гэж мэдгдсэн байгаа нь Израиль болон Америк нэгдсэн улсын гол шаардлага нэг байна. Гэвч Аббасын удирддаг Палестины автономид захиргаа одоо хүртэл Йорданы баруун эргийг хариуцдаг. Газын зурваст шууд хяналт байхгүй. Тиймдээч гал зогсоох болон дайны дараах төлөвлөгөөнд оролцохгүй байгаа. Тиймээс Израиль болон Америкийн эрх баригчдын итгэл үнэмшлийг хараахан төрүүлж чадахгүй байна гэсэн. Гэсэн хэдий ч Махмуд Аббас Газын зурвас нь Палестины салшгүй нэг хэсэг. Энд засаглал аюулгүй байдлын хувьд бүрэн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа гэдгийг хэлсэн байна. Йорданы баруун эрэгт Израилийн сууринг өргөжүүлэх төлөвлөгөөний тухайд энэ нь баруун эргийг хоёр хэсэг болгон хувааж Израиль болон Палестины цацаграгааны хуваагдлыг улам гүнзгийрүүлсэн хэрэгэ гэж үзсэн байна. Израиль улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн хувьд өнөөдөр буюу Баасан гарагт нэгдсэн үндэсний байгууллагын энгэр дээр гарч үг хэлэхээр төлөвлөгдөж байгаа. Тэрээр баруун жигүүрийн холбоотнууд болон баруун эргийн 82%-ийг нэгтгэх албан ёсны алхам хийхийг уриалсан байгаа нь Персийн булангийн улс орнуудын хувьд улаан шугам болж байгаа. Мөн Европ, Арабын орнуудыг Израиль болон Америк нэгдсэн улстай сөргөлдүүлж болцсошгүй алхам болж байгаа юм. Махмуд Аббасын хувьд илтгэлийнхэн эцэст палестинчууд газар нутгаа хизээж орхихгүй гэдгийг тодтогч, палестинчуудыг Газын зурвасаас гаргах, Палестины цацаграгааг үгүйсгэх ямар ч алхмыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хатуухан хэлсэн байна. Дараагийн алхам мэдээ. Франц улсын ерөнхийлөгч асан Николай Саркози Ливийн цэргийн удирдагч асан Муаммар Каддафигаас 2005-аас 2007 оны хооронд хууль бус санхүүжилт авсан гэрэгт буруутай болгон тогтоогдсон байна. Парисын эрүүгийн шүүгтүүнд 5 жилийн хорих ял оноосон байгаа нь Франц улсын ерөнхийлөгч асан хүн анх удаа шоронд орохоор хоригдохоор шийдэгдэж байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Түүний хувьд өөрийг нь буруутай гэж үзсэн хэрэгүүдийг нцаасаар ирсэн одоо ч энэ байр суурьнд хിവэр 2011 онд Ливд эсэргүүцлийн хөдөлгөөний тэмцэнд дургуйтсан Каддафийн хүрээллийн хүмүүс өш хонзонгийн үүднээс улс төрийн хэрэг зохиосон гэж хүртэл тайлбарж байгаа. Одоогоор давж заална гэдгээ бол тэрээр хэлж байна. Саркозийн хувийн намтрыг харах юм бол 2007-оос 2012 онд Франц улсын ерөнхийлөгчөөр ажилласан барууны либерал консерватив чиглэлийн улс төрч. Тэрээр 2017 онд улс төрийн карьераа орхисон. 2004-өөс 2007 онд тэрээр ардын хөдөлгөөний холбоо одоогийн бүгд найрамдагчдын намын даргаар ажиллаж ерөнхийлөгч Жак Ширакийн үед ерөнхий сайд Доминик де Вильваны засгийн газарт дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан баг.
2007 оны ерөнхийлөгчийн сонгуульд социалист намын Ségolène Royal-ыг ялж 53% саналаар ерөнхийлөгч болж байсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрх дууснаас хойш Саркози Францын баруун талын улс төрд нөлөө бүхий дүрээр үлсрэнхийлээ авилгын эрхтэй холбоотой олон шүүх хэрэгүүдэд холбогдож 2 удаа ялгавч байсан. Шүүхээс одоогийн байдлаар ямар хэрэгт ямар зүйл ангаар буруутгаж байгааг нь харах юм бол 2025 оны 1-р сард эхэлсэн шүүх хурал дээр Францын прокурорууд Саркози 2007 оны сонгуулийн кампанид ажиллаа санхүүжүүлэхийн тулд Каддафийн дэглэмтэй нууц тохироо хийсэн гэж үзсэн байгаа юм. 10 жилийн турш үргэлжилсэн авилгын мөрдөн шалгалтын дараа түүнд дараах зүйл ангиудаар ял тавигдсан. Тухайлбал төрийн хөрөнгийг шамшигдуулсан хэргийг нуун дарагдуулсан, авилгал авсан, хууль бус кампанид ажлыг санхүүжүүлсэн, гэмт хэрэг бүлэглэлтэй хуйлцсан гэх. Саркозийн хамтаар 11 өөр хүн яллагдсан байгаа. За үүнд бизнесмен Зияд Такидийн Саркозийн ойрын туслах Клод Гиан, компани санхүү хариуцагч асан Эрик Верт, сайдасан Брис Ортефенер багтсан байна. Парисын шүүх Саркозиг 2005-аас 2007 онд гэмтэргийн бүлэглэлтэй хуйлдаанд оролцсонд буруутай гэж тогтоосон ч гэлээ бусад зүйл ангиудаар цагаатгсан юм. Тэрээр 2007 онд ерөнхийлөгч болсноосоо хойш хойших хугацаанд дархан эрхтэй учраас үүнээс хойших хэрэгүүдийг шалгах боломжгүй байгаа юм байна. Шүүгчдийн мэдээснээр Каддафитэй шууд тохироо хийсэн гэх эсвэл Ливээс ирсэн мөнгө компанид нь ашиглагдсан гэх тодорхой нотлохоо олдоогүй гэж байгаа юм. Гэвч ойрын туслахуудаар Ливийн төлөөлөгчтэй холбож компанид ажлынхын санхүүжүүлэхийг уриалсан гэмтэргийн хуйлдаанд оролцсон үйлдэлээ гэж дүгнсэн байгаа юм байна. Нотлох баримтууд хэрхэн гарч ирсэн бэ гэдгийг харах юм бол 2011 онд Ливийн хэвлэл мэдээллийн агентлагуудаас Каддафийн дэглэм Саркозигийн сонгуулийн кампанид ажлыг санхүүжилт өгсөн тухай мэдээлж байсан. За мөн 2014 онд Франц 2024 телевизийн ярилцлагад Каддафи өөрийн биеэр оролцохдоо Саркозиг ерөнхийлөгч болгосон хүн нь бид түүнд ялалт байгуулах мөнгийг нь өгсөн гэж хэлж байсан удаатай. 2012 онд Mediaport захин цэрэн Ливийн тагнуулын 2006 оны тэмдэглэлийг нийтэлж үүнд Саркозид 50 сая еврогийн санхүүжилт олгохоор тохирсон тухай дурдсан байсан юм. Үүний дараа 2016 онд Такидийн 5 сая еврог чемданаар Саркози болон түүний ажлын албанд хүргэсэн гэж мэдүүлсэн ч гэлээ 2020 онд мэдүүлгээ эргүүлэн татсан байдаг. Саркози болон Каддафи нарын хоорондох харилцааг харах юм бол 2007 онд Саркози Каддафиг Парис дахь Элисийн ордонд албан ёсоор хүлээн авч уулзаж байсан удаатай. 2011 онд Арабын хаврын босолгын үеэр буюу Ливд ардчлалын төлөөх бослого эхлэх үед Саркози барууны улс орнуудын удирдагчдын дундаас хамгийн түрүүнд цэргийн хүч хэрэглэхийг дэмжсэн нэг юм байсан юм. Эцэст нь НАТОгийн дэмжлэгтэй сөрөг хүчнүүд Каддафиг устгаж түүний 40 жилийн дэглэм нуран усан байдаг. Саркозийн өмнө нь 2 ч хэрэгт ял авч байсан удаатай 2021 онд авилга авсан улс төрийн нөлөөлөл ашигласан гэх хэрэгт буруутай болох нь тогтоогдож 1 жилийн гэрийн хороонд орж электрон бугуурч зөв шийтгэл хүлээсэн байдаг. Энэхүү шийдвэрийг тэрээр Европын хүний эрхийн шүүхэд давж заална гэж үзэж байгаа. Үүний дараа 2012 оны сонгуулийн кампанид ажлын зардлыг хэтрүүлсэн хэрэгт давж заалах шатны шүүх түүнийг 6 сарын ялтай гэж үзсэн байна. Энэ ялыг мөн тэрээр дээд шүүхтээр дахин давж заалтахаар төлөвлөж байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп TikTok-ыг Америкийн нэгдсэн улсад хിവэр ажиллуулж үлдээх тухай хэлэлцээрийг албан ёсоор өнөөдөр баталж захирамжид гарын үсэг зурсан байна. Дэд ерөнхийлөгч JD Vance-ийн мэдээлснээр уг компани Америкийн нэгдсэн улс дахь үйл ажиллагааг 14 тэрбум $14 үнэлж байгаа юм байна. Энэхүү хэлэлцээр нь Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж энэхүү захирамжид дурдсан байна. Мөн хуульд Америкийн нэгдсэн улсын үндсэн шаардлага болох Хятадын ByteDance компани TikTok-ийн Америкийн нэгдсэн улс дахь үйл ажиллагааг худалдах эсвэл уг аппликейшнийг оронд нь хориглох заалтад үндэслэн эдгээр заалтуудыг бүрэн багтаасан гэж байна. Шинэ тохиролцооны дагуу Америкийн нэгдсэн улсын бизнесийг шинэ хамтарсан компани удирдах бөгөөд ByteDance-ийн эзэмшил 20%-аас бага байна. Хэлэлцээрийн хүрээнд Oracle, Silver Lake болон Абу Дабид төвтэй MGX хөрөнгө оруулалтын сан TikTok Америкийн нэгдсэн улсын компани 45% эзэмших юм байна. Мөн ByteDance-ийн хөрөнгө оруулагчид болох шинэ хөрөнгө оруулагчид үлдсэн 35% эзэмшнэ гэж байгаа. ByteDance-ийн төлөөлөгчид гарын үсэг зурах ажиллагаанд оролцоогүй компани зүгээс албан ёсны мэдээллийг мөн хараахан хийгээгүй. Дональд Трампын хэлж байгаагаар Хятад улсын дарга Ши Жинпинг энэхүү хэлэлцээрийг зөвшөөрсөн гэж байгаа. Oracle-ийн тухайд шинэ компани аюулгүй байдлын ажиллагааг бүрэн хариуцаж, үүлэн тооцоолын үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэхээр тохирсон буюу голлох үүрэгтэй байна гэж ихсруулжууд мэдээж байна.
ByteDance-ийн хөрөнгө оруулагчид болох General Atlantic, Sequoia зэрэг сангууд мөн шинээр үүсгэх компанид хөрөнгө оруулах төлөвтэй байгаа юм байна. ByteDance өнгөрсөн сард 330 тэрбум $, үнэлэгдэж байсан бол шинжээчид TikTok-ийн Америк нэгдсэн улс дахь үйл ажиллагааг 30-аас 35 тэрбум $-ын үнэлгээтэй гэж тооцож байсан боловч холбооны засгийн газар эцсийн байдлаар 14 тэрбум $-аа гэж үнэлсэн байгаа нь энэ. Мөн холбооны засгийн газар TikTok-ийн Америк нэгдсэн улс дахь үйл ажиллагаанд огт хөрөнгө оруулахгүй гэж байна. Дональд Трамп өнгөрсөн 7 хоногт гарын үсэг зурсан захимжаараа ByteDance-ийн TikTok-ыг худалдах хугацааг сунгасан. Үүнгүйгээр үндэсний аюулгүй байдлын хуулийг 12 дугаар сарын 16-наас хэрэгжүүлэх ёстой байсан. Энэ хуулиар Apple, Google зэрэг аппликейшн дэлгүүрийн операторууд болон интернет үйлчилгээ үзүүлэгчдийг TikTok-д үйлчилгээ үзүүлэхийг хориглох заалттай байсан ба. Зарим өнөөдрийн Дональд Трампын захирамж TikTok-ийн борлуулалтыг баталгаажуулахад чухал алхам болсон ч гэлээ хэлэлцээр эцсийн байдлаар хараахан дууссан гэж хэлэхэд эрт Америк болон Хятадын албаныхан тохиролцооны хүрийг зарчмын хувьд зөвшөөрч байгаа нь энэ боловч хоёр улсын зохицуулах байгууллагуудын баталгаажуулалт шаардлагатай хэвээр. Мөн Хятадын зүгээс дарга Ши Жинпиний зөвшөөрлийг албан ёсоор баталгаажуулаагүй хэвээр нь өнгөрсөн 7 хоногт Испаний Мадрид хотод болсон худалдааны хэлэлцээний үеэр TikTok-ийн талаар суур хүрээний зөвшөлтсөд хүрсэн гэж мэдэгдснээс хойш шинэ мэдээлэл хараахан өгөөгүй. TikTok нь Америк нэгдсэн улсад 170 сая хэрэглэгчтэй хэлэлцээр хэрэгжснээр платформын Америк нэгдсэн улс дахь хэрэглээ хадгалагдана. Гэхдээ хэрэглэгчид Америк нэгдсэн улсад тусдаа шинэ TikTok аппликейшнийг татаж авах шаардлагатай эсэх. Мөн алгоритмыг хэн эцсийн байдлаар хянах нь тодорхойгүй байна. Зарим шинжээчид алгоритм нь Дональд Трампын холбоотнууд оролцож байгаа хөрөнгө оруулагчдын бүлэгт хяналттай байх нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж болгоомжилж байгаа юм. Орос улбаны улсын засгийн газар бензиний экспортыг энэ оны эцэс хүртэл хориглох, түүнчлэн үйлдвэрлэгч биш дамлан зардаг худалдаалагчдад зарах дизель түлшний экспортыг бүрэн хориглох тухай шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа гэдгийг шадар сайд Александр Новак пүрэв гарагт мэдээлсэн байна. Сүүлийн үед Украины дронууд Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдийг олон удаа онилж, зарим томоохон байгууламжуудыг түр зогсоход хүргэсэн байгаа нь дотоодын хомсдол болон экспорт буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж магадгүй. Зарим өдөрт боловсруулах хүчин чадал 20-25% тасалдсан гэж салбарын эсрүүжүүд мэдээлж байгаа. Үүний улмаас Орос улбаны улс 8 болон 9-р сард бензиний экспортыг тэр хугацаанд хориглосон байсныгаа ийхүү дахин сунгаж байгаа юм. Гэхдээ мэдээллийнхэнд дурсамжлан дизель түлшний хориг нь зөвхөн дам худалдаачдад хамаарах бөгөөд Оросын нийт дизелийн экспортын 3/3-ыг эзэлдэг үйлдвэрлэгчид хэвийн экспорт хийх хэрэгтэй хэвээр байна. 2024 онд Орос улбаны улс нийт 86 сая тонн дизель үйлдвэрлэж 31 сая тонныг нь экспортлсон дэлхийн хамгийн том далайгаар тэрвэрлэгчдийн нэг хэвээр байна. Шадар сайд Александр Новакийн хэлснээр зах зээлд түлшний бага зэргийн хомсдол бий болсон, одоогийн байдлаар хуримтлагдсан нөөцөө хомслыг нөхөхөд ашиглаж байгаа гэсэн байна. Гэсэн хэдий ч энэ сар болон эх 10 дугаар сарын нийт тэнцэл хүндхэн дүр зурагтай харагдаж байна гэж анхааруулсан байна. Одоогоор Орос улбаны улсад бензиний бөөний үн огцсон өссөн байдалтай АИ-92 төрлийн бензиний үн тонн нь 79788 рубльд хүрч түүхэн дээд үзүүлэлтэнд хүрсэн байна. Энэ нөхцөл байдалд зарим орон нутгийн шатхуун түгээх станцууд жижиг савнд бензин худалдаалахыг мөн хориглосон тухай Известия сонинд мэдээлсэн байна. Хориг арга хэмжээнд зарим үйлдвэрлэгч болон дахин борлуулагчдад хамаарах боловч Монгол тэргүүтээ зарим улстай байгуулсан засгийн газар хоорондын гэрээнүүдэд нөлөөлөхгүй байна. Шадар сайд Александр Новакийн мэдээлэлтэй зэрэгцсэн Орос улбаны улсын хяналттай байгаа Кремль шатхууны ноцтой хомсдол үүссэн тухай хэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Кремлээс томилогдсон Кремийн тэргүүн Сергей Аксеновын хэлснээр зарим нефть боловсруулах үйлдвэрүүд ажиллах боломжгүй болсон байгаа нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн гэж байна. Мөн тэрээр Кремийн оршин суугчид болон зочдыг төвчээртэй байхыг хүсье. Энэ бол гадны хүчин зүйлсээс үүдэлтэй зайлшгүй нөхцөл байдлаа гэж хэлсэн байна. Мөн 2 хоногийн дотор АИ-95 төрлийн шатхуун, 2-7 хоногийн дотор АИ-92 нийлүүлэлтийг сэргээх боллоо гэж амласан байна. Оросын шатхуун экспортлох хоригоо сунгасан байгаа мэдээтэй зэрэгцэн олон улсын зах зээл гэсэн нөлөөлөл гарч эхэлсэн байна. Тухайлбал бага хөхөртэй дизель түлшний фьючерсийн үн Brent түүхий тосны үнээс 5% өсөж тонн тутамдаа $2614 нэмэгдэлтэй болж 7 дугаар сараас хойш хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна. Өнөөдрийн сүүлийн онцлог мэдээ. Аз тивд тохиолсон хамгийн хүчтэй шуурнуудын нэг болох супер харсал Рагаса Хонконгийн далан дагуу гэрлийн шонгоос өндөр давлгаа үүсгэж өмнөд Хятадын эрг хайвыг дайрлаа.
Өмнө Тайван Филиппинийг энэ 7 хоногийн эхээр мөн дайрсан. Хар салхи яг одоо хойд зүгт Вьетнам улсыг чиглэж байна. Тайванд өөрийн ус автозамуудыг дарж тээврийн хэрэгслийг урсгалсны улмаас нас барсан хүмүүсийн тоо 14-т хүрсэн, албан бусаар 17-д хүрсэн байна. Түүнчлэн Филиппиний хойд хэсэгт 10 хүний амь насыг хөнөөсөн болохыг албаныхан баталгаажуулж байна. Түүнчлэн Хятадын өмнөд эдийн засгийн төв гэгддэг Гуандо мужид 2 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Одоогоор Рагаса салхи баруун зүгт үргэлжлэн хөдөлж байгаа эрх баригчид Гуанши мужийн зарим галт тэрэгний үйлчлэгийг төр зогсоосон байна. Хятадын албаныхан гамшигын тусламжийн ажилд олон арван сая $10 зарцуулахаар төлөвлөж байгаа гэдгээ зарласан байна. Эхний ээлжинд 12 орчим хотод сургууль, үйлдвэр, тээврийн бүх үйлчлэгийг хаасан, мөн хар салхины дайрах бүсээс аслагдсан зарим хотод салхины хүч буурмагц үйл ажиллагааг нь сэргээнэ гэж одоогийн байдлаар төр зогсоосон байна. Тайванд урьдчилсан сүрлийг харах юм бол хар салхи Хятад хүрэхээс өмнө Тайванд олон хүний амнаас эд хөрөнгөд тохирол авчирсан. Мэмэр гарагт хуалын тойрогт их хэмжээний аадар бороо орсны улмаас нуур халин үерлэж шаварлаг үерийн ус гүүрийг сүйтгэж Гуанфу тосгоны замууд тэр чигтээ усанд автсан юм байна. Гуанфугийн ойролцоогоор 8450 оршин суугчдын талаас илүү өндөрлөг газар руу нүүн хорогдсон байна. Аврах багууд өмнө нь холбоо барьж чадаагүй байсан 100 гаруй хүнд хүрч үлдсэн 17 хүнийг хайж байгаа юм байна. Нийтдээ арлын хэмжээнд нийт 32 хүн гэмтэж бэрцсэн. Филиппинд учирсан хохирлын тухайд Филиппиний хойд нутагт 10 хүн амьтсаа алдсан дотор 7 загасчин байсан гэж. Тэд даваа гарагт Кагая мужийн Санта Анагийн эрэгт хөлөг онгоц нь хүчтэй давлгаанд цогдож хөмөрч живсэн юм байна. Үүнээс гадна 5 загасчныг орс ураггүй алга болсон 90 хайх ажиллагаа үргэлжлэж байгаа талаар мужийн албаныхан мэдээлж байгаа. Түүнчлэн орон даяар бараг 700 мянган хүн хар салхинд нэрвэгдэж 25 мянган орчим хүн яаралтай тусламжийн байрнууд нүүж орсон байна. Рагаса одоо өмнөд Хятадын эрэг дагуу баруун тийш Вьетнам улсыг чиглэн явж байгаа. Халуун орны шуурга болж салхины эгч нь баг зэрэг суларсан юм байна. Гисэн эдэж хүчтэй аадар борооны аюул Хятад, Вьетнам болон Зүүн Өмнөд Азийн бусад оронд хിവэрэ ба. Үүнтэй холбогдуулан Вьетнамын ерөнхий сайд Фам Минчин дэд бүтцийг хамгаалах, үүнд далан эмнэлгийн аюулгүй байдлыг хангах, загас агнуурын хөлөө онгоцоодын үйл ажиллагааг хязгаарлах, түүнчлэн 90 хайх аврах ажиллагаанд бэлтгэхийг тушаасан байна. Мэдээ үргэлжилж байна. Энэ цагт бид зарим мэдээллийг товчоор багцлан өргөнө. Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров нэгдсэн үндэсний байгууллагад хэлсэн үгэндээ НАТО болон Европын холбоо Украинтай холбоотой зөвчлийг ашиглан Оросын эсрэг дайн зарлаж байна гэж мэдгдлээ. Лавровын мэдгдэл нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Орос улбаны улсын эсрэг илүү хатуу байр суурь илэрхийлж байгаатай дагцж байна. Энэ сард Эстон улсын агаарын хилийг Орос улбаны улсын сөнөөгч онгоцод зөрчиж, НАТОгийн онгоцод Польшийн агаарын орон зайд Оросын дронуудыг устгасан талуудын хооронд хурцдмал байдал үүсгэж байна. Габриэл хар салхи өнөөдрөөс эхлэн Азорын арлуудад хүчтэй бороо үерийн аюул дагуулж болзошгүй талаар цаг уурчид анхааруулж байна. Америкийн нэгдсэн улсын үндэсний хар салхины төвийн мэдэгдснээр шуурганы аюул 7 хоногийг дуусах хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Сүүлийн үеийн мэдээлэлээр хар салхи Азорын арлуудаас 193 км-ийн зайд өмнөдөд байрлаж байгаа бөгөөд цагт 110 км хүртэл салхилж байгаа гэлээ. Бүгд найрамдах Солонгос улсын үндэсний ассамблеа 33 жилийн дараа шивээсийн үйлчлэгийг мэргэжлийн салбар болон хөгжүүлэх зорилготой шивээсийн тухай хуулийг албан ёсоор баталж, эмнэлгийн бус хүмүүс албан ёсоор шивээс хийхийг зөвшөөрчээ. Хуулийг баталгаад 202 гишүүн оролцсноос 195 дэмжиж 7-нд бүтгэлцжээ. 1992 онд дээд шүүхийн гаргасан шийдвэрийн дагуу шивээсийг зөвхөн эмнэлгийн үйлчлэгээний хүрээнд хийж болох зохицуулалт хүчин төгөлдөр байсаар ирсэн юм а. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеад үг хэлэх үеэр гарсан 3 асуудлыг хорлон сүйдэх ажиллагаа гэж нэрлэн мөрдөн шалгахыг шаардлаа. Тэрээр эхнэр Меланитайгаа хамт нэгдсэн үндэсний байгууллагын төв байрны урсдаг шатанд суух үед гацсан байна. Дараа нь эндэрт гарч үгээ хэлэх үед түүний телепромптер ажиллаагүй. Мөн дууны системд асуудал гарсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс тунгуудахгүй мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээр болсон талаар хэллээ. Бид та бүхэнд олон улсад болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан багцлан хүргэлээ. Маргаашийн 5 гаругийн гадаад мэдээний хөтөлбөрөөр эрг олцъя.